За өнөөдрийн одоо аялал жуулчлал ба боломж гэдэг цуврал нэвтрүүлгийн 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн энэ дугаарт одоо Selena Travel компани одоо хээр аялын тоогоо хийдэг Осгон Баяр их ч одоо хүрэлцэн ирээд байна. Ерөнхийдөө бол өнөөдрийн нэвтрүүлгээр бол та бүхэндээ одоо аяллаа үед одоо ялангуяа Монгол орны юм уудан цэцлэгээр нутагтай хөдөө орон нутагт одоо аслагдсан байдлаас шалтгаалаад хээрийн аялал нэлээдгүй зонголдог. Энэ хээрийн аялалд одоо яагаад гол зүйл бол галт тоогоо байдаг. Энэ галт тоогоог одоо хариуцаж ажилладаг хүнийх нь одоо та бүхэндээ бас мэдлэг мэдээллийг хуваалцъя гэсэн. Сайн байна уу та? Сайн байна. За өөрийгөө томч танилцуулна уу? Намайг Осгон Баяр гэдэг. Би 2008 онд Абука мэргэжлийн үйлдвэрлэлийн сургуулийн төвд тоогооч мэргэжлээ эзэмшсэн байгаа. Тэгээ 2008 оноос эхэлж хээрийн аялал тоогоочоор ажиллаж эхэлсэн. 2010 оноос одоо хүртэл Selena Travel компани хээрийн аяллаа тоогоочоор ажиллаж байна. За ер нь яагаад тоогооч мэргэжлийг сонгосон бэ? Би ер нь бол ерөөсөө хээрийн аяллаа тоогооч хийн гэж тоогооч мэргэжлийг сонгож байсан. Гадаад жуулчинд хоол хийх ажиллагаа, энгийн одоо ресторан, зоогон газар хоол хийх ажиллагаа хоёр ер нь ялгаа хийвэ. Яг хүнд үйлчилж байгаа гэдэг утгаараа бол адилхан. Гэхдээ нөгөө ажлын нөхцөл байдал нөгөө ресторанд хоол хийх бол хамаагүй хүн хөргөчнөөс материалаа аваад ханаас усаа аваад гэх мэтчлэн жуулчинд хээрийн нөхцөлд хоол хийх нь бол арай жоохон хүндрэлтэй. Нөхцөл байдлын хувьд бол. За хээрийн хоол хамгийн тохиромжтой хоолны нэр төрөлгүй та ямар нэр хооллууд авах вэ? За яг жуулчнаасаа шалтгаална да. Миний хамгийн түрүүнд мэдхийг хүсдэг зүйл бол тухайн жуулчин хаанаас ирсэн аль газар аль орны хүн бэ гэдэг нэгдүгээр, хоёрдугаар тухайн хүнд одоо харшилдаг хоол хүнс байна уу гэх мэтчлэн дээр тулгуурлаад л жуулчнаасаа шалтгаалт хоолоо сонгоно. За хээрийн хоолны материал хамгийн тохиромжтой материалууд нь юу вэ? Хадгалалт даах, тийм лаазалсан, нөөшөлсөн тиймэрхүү. Тэгээ хадгалалт даах чанар тийм материал хамгийн тохиромжтой гэж байна. За хээрийн аяллаа чиглэлээс шалтгаалаад үндэсний бүтээгдэхүүн сонголт авах. Одоо жишээлбэл хөвсгөлийн бүр тайвар байж болно, эсвэл зүгээр энгийн одоо ойрхон байж болно те. Тэрнээс шалтгаалаад төв суурин газараас болно. Олон хоногор явахаас шалтгаалаад те. Төв суурин газраар намжихаар бол нөгөө амархан муудаж явах хүмүүсээ багаар аваад тэндээсээ сэлвэх ч юм уу. Эсвэл бүр хол олон хоногор явах аялал бол тэр тухайн хүнсээ нөөшилж аль болохоор айтайхан авч явах талаар нарах хэмжээ авах ч юм уу тиймэрхүү талаар. Эсвэл одоо хөвсгөл рүү болохоор арай сэрүүхэн тийм ээ, говь руу болохоор бүр халуун. Тийм учраас тэрэндээ тохируулж бас хүнсээ сонгож авах болно. Баян өлгийн төвөөс өлгийн хотоос аялал ихтэй тохиолдолд хүнсээ хотоос авдаг уу, аймгийн төвөөс авдаг уу? Одоо гомн будаа гэх мэтчлэн тийм хадгалалтай хүнсээ бол Улаанбаатараас авна. Тэгээд эрсдэлтэй хүнсээ бол тухайн газар авна. Тэгээд тогооч тээврийн эсэл маань бол хоолноос аваад доогуур очсон байх нь шүү дээ. Энэ нь бол голдуу тэгдэг. Тийм голдуу тэгдэг. За. Хээрийн аяллаа үед ер нь хадгалалтаа хэрхэн шийддэг вэ? Яаж хадгалдаг вэ? За энэ бол их чухал асуудал. Бараг л ер нь хоол хийхээсээ илүү нөгөө хадгалалт яг нөгөө аюулгүй байдалтайгаа холбоотой учраас хадгалалтаа одоо аль болох тухайн нөхцөлдөө тохируулаад одоо тухайн нөхцөлийнхөө хэмжээнд л хадгалалтаа одоо машин явж байгаа тохиолдолд кондишнаас аваад чи гайгүй явах юм эсвэл нэг жоохон зогсоход л одоо аваад аль болохоор нөгөө чийг харуулахгүй нар тусахгүй газар тавих ч юм уу тиймэрхүү тохиолдол. Одоо сүүлийн үед нөгөө ice box нөгөө 12 цалгадаг хөргөчгээд бас гайгүй юмнууд гарцсан тийм. Зүгээр хөөсөн цэр хайрцаг авч явж болох уу? Тэр нь юу? Хөөсөн цэр хайрцаг авч явдаг. Тэгтээ бол тэрнийх яг тэр нөгөө ч бас нөгөө байнга буулгаж хашиг байнга буулгаж ачдаг учраас. За. Хээрийн хоолны бүтээгдэхүүний савлгаа ямар үйл зохимжтой? Лаазсан, шилттэй, эсвэл одоо вакуумжуулсан? Ер нь вакуумжуулсан тийм лаазтай зүгээр байдаг. Гэхдээ яг шилттэй авч явах тохиол байдаг л да авч явдаг. Аль болохоор л нөгөө хээрийн аяллаа тэр хүнсний хамгийн гол юм нь бол байнга буулгаж ашиж өдрийн хэд буулгаж ачдаг гэдэг болохоор. Гэхдээ ер нь шилтэн тухай юм өөрөө нөгөө хамгаалаад л явах учраас шилтэй юм ч болно л доо. Ер нь лаазалсан бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Одоо ердөө өсгөр буюу морин аялал эсвэл автомашинтай хээрийн аялал хоёрын тийм. Морин аяллаа хоол нь бас автомашинтай явахаас хооллоос одоо тансгал гэх юм уу да чамин байдлаараа илүү одоо тийм юу болчдөг. Ер нь багасаа явчихдаг баг тийм.
одоо өөрөөр хэлбэл морины ачаан дээр хүнд ачаа ачна гэдгээс холбоотойгоор баахан шилтэй юм ч юм уу лаадсан юм ачааж явах нь. Тий яг уу тухайн аялалдаа тохируулаад л үнсээ сонгоод л явна л да. Гэхдээ бол нэг айхтар зөрөө гаргадаг. Тухайн одоо аяллахаа нөхцөл боломж юунд аль болохоор нэг аяллыг аятайхаа авч явахын тулд бол одоо эднэрийг ингээ авч явахгүй болохгүй ч гэдэг юм тохиолдол болохоор багал гарах. За хэрэг хоол бэлтгэхэд цаг агаарын асуудлаас гадна өөр юу нөлөөлдөг? Одоо жишээл бороо орж ирэх нөхцөлд хоол бэлдээд суух гэдэг болсон их хэцүү те. Тий цаг агаарын нөхцлөөс гадна цаг хугацаа байдаг. Одоо тухайн өдрийн хоолн дээр очих хэвтэй ч гэдэг юм орой хоолн дээр очих хэвтэй газар хүрч амжилгүй нөгөө ямар нэгэн машин саадах ч юм уу шавар уснаас болоод ороодох тохиолдол байдаг. Тэр хүндрэлтэй байдаг. Тийм үү. Тэрийг яаж давж гарах вэ одоо? Хоолны сонголтоо өөрчилчих вэ шууд? Тий амархан хоол хийж болно. За хоолыг ил гал дээр эсвэл газан дээр хийх аль нь тохиромжтой вэ таны хувьд? Газан билетийг би их хвчлээ ашигладаг. Яг нь ил гал дээр хийх хоол байж олон л доо. Одоо олон хүний юуч хорхогч гэдэг юм уу эсвэл шорлогч гэдэг юм уу тиймэрхүү тохиолдолд ил гал ашиглана. Ерөнхийдөө л газан билетийг л ашиглах юм. Ягаад гэвэл ашиглахад хялбар. Амт чанарын хувьд бол өөрчлөлтөө одоо ил мотор бараг ялгаагүй тийм. Махыг хэрхэн авч явдаг юм. Одоо монголчууд бол явгаа илмэл ер нь бол шуудслаад авч явж байгаа. Гадаадуудын хувьд бол яг уу дээхэн үедээ бол одоо тэгээ шуудсалмаслаад авдаг гэсэн. Нэг хоёр махаа сайн хөлдөөгөөд одоо тухайн одоо 2-3 хоногтой хийх хоолныхоо ямар хоол хийхээс шалтгаалаад нөгөө мах чинь нөгөө хэрчил мэрчил нөгөө шүү дээ. Тухай тэрийг тэгж боловсруулж яагаад хэрчээд тэгээ сайн хөлдөөгөөд нөгөө юутай мөстэй кулер бокс тэж гэдэг нэг 2 хоногтой бол гайгүй авчдаг. Тэгээ тэрнээс цаашрыг бол яалтчгүй жууслах ч юм уу тиймэрхүү арга хэмжээ авдаг. Гэхдээ сүүлийн үед одоо нөгөө 12 болт цэвэрлдэг хөлдөгчтэй болчихсон. Орон нутгаас бас махаа бэлдээ явж боломж авах уу? Жуулчид тэрэнд хэр дургуулдаг. Одоо жишээлбэл шууд нүдэн дээр нь одоо юу агаад мах бэлдээд явахаар аюулгүй талаас ялангуяа яг орон нутагч байлаа гэсэн нөгөө аюулгүй талаас нөгөө махны эрүүл ах уу мчиг гэл тэрийг нь харж гал авдаг. Ягаад гэвэл эргээд биднэрт нөгөө төр чи бас хариуцлага өгдөг учраас тэгэхээр нэг жуулчдад нэг мэдэгдэхгүй л авах хичээдэг. Одоо мах худлаж авлаа гэдэг. За та хоолндоо амтлагч хэр хэрэгэлдэг вэ? Зайлшгүй амтлагчууд ямар амтлагчууд байдаг вэ? Амтлагч нэг хэрэглэхийг хэрхэмлдэггүй. Ерөнхийдөө бол нөгөө өөрийнх нь одоо натурал амтаар нь байлгахыг хичээдэг. Бас нөгөө амтлагч их хэрэглэгч осолтой харьшлах ч юм уу тухайн хүнд тийм мэдрэг хүмүүс байдаг амтлагч. Тэгэхээр та энэ амтлагч баг авч явдаг вэ? Баг хэрэглэдэг. Гэтэ зайлшгүй авч явах амтлагчинд бол надад перц байдгийг, укроп байдгийг тэгээд нэг вегор хөгжлийн гарын дураар зурхам л. За хэр аяллаа хоолны хэрвээ сонголттой гэвэл ямар сонголтууд байв зүгээр? Одоо жуулчин та өөрөө ямар хоол идэх вэ? Ийм сонголттой гэвэл та одоо хамгийн easy мөртлөө хамгийн аюул багтаа тэгээд нөгөө тухайн бүтээгдэхүүн хадгалт нь өөрөө гайгүй тийм хоол гэвэл миний одоо хамгийн хурдан бөгөөд олон төрлөөр хийдэг хоол спагетти байдаг. Тийм спагетти ер нь бол тухайн материалын хадгалалт ер нь нэлээд аяллаа төгсгөл рүү ч юм уу тэгж. Тэгэхээр та бол дандаа голдуу Европ юм уу барууны жуулчтай тэгээд шүү дээ тийм. Аз жуулчдад явж үзчихсэн. Аз жуулчдад нэг явдаггүй. Яг солонгосчуудтай явж байсан. Гэхдээ тэр бол аюу цөөхөн хоногт 2 өдөр. Тэгэхээр солонгос жуулчид одоо жишээлбэл өөрсдөө бол аюу олон хоолны нэр төрөлтөө халуун амтлагчууд ихтэй сонголт олонтой байдаг тийм. Гэтэл одоо нөгөө Европуудад болон монголчуудад одоо бол хоолны нэр төрөл нэг юм дээр ашиглах нь аюу цөөхөн байдаг шүү дээ. Спагетти гэх чинь. Тэгэхээр солонгос жуулчдын тэр тал дээр одоо жоохон сэтгэл ханамж нь хэр байх вэ? Солонгос жуулчид миний явж байсан тэр жуулчид болохоор өөрсдөө нөгөө ихэнх амтлагчнууд аваад ирсэн байдаг. Ерөнхийдөө одоо Монголд очвол юм ер нь жуулчид их мэдээлэл сайтай ярьдаг шүү дээ. Тийм ээ. Одоо монголчууд бол иймэрхүү хоол хүнстэй одоо бидний иддэг юм тэнд байхгүй байх гэсэн тийм тооцоолт ирдэг юм шиг байлаа. Зайлшгүй ямар багжууд авч явдаг вэ? За багжууд гэ нэрлэх юм бол маш олон төрлийн машины байдаг л да. Ер нь бол гэхдээ бүхэл багжууд нь хэрэгтэй. Хээрийн аялалд гарахад бол одоо
багажаа мартах ч юм уу орхигдуулах эрх бараг байхгүй. Ер нь Тэр бол тоогооч хариуцсан тий. Тоогооч хариуцах асуудал. Тэгээд одоо байхгүй юм бол багтахгүй шүү дээ хөдөө огтоосоо хөдөө газар чинь тий. Ер нь төмөр багажнууд голдоод Ихэнхдээ тий. Ихэнхдээ тийм. Нэг удаагийн юмнууд хэр авч явд тий. Одоо нөө хоол тий пакетлсан хээрийн одоо боолтын хоол гэдэг шүү дээ. Тэр нь өдөр ер нь бол нэг удаагийн хоол нэг удаагийн багч нэг авч явдаггүй. Миний хувьд бол тий яг нөгөө 5-5-нд нөгөө ингээд мөнгөлөг цааснасаар тий тэгж шийдэхийг боддог. Өдөр ингээд жишээлбэл та хээрээ аялалд яг зүгээр ингээд нэгд одоо хээрээ аялал гэдгээрээ галтайгаа нь одоо ингээд хээрээр явна гэдэг жуулчтай ойлгоцсон байдаг. Гэтэл өглөө хоол хийлээ, өглөөний цагаа уучлаа. Өдөр одоо хоол идэх болдсон шүү дээ. Тэгэхэд яг зүгээр ерөнхийдөө бол 1-2 дугаар хоол гэсэн ойлголт ерөнхийдөө хүнд байдаг. Хээрээ аяллаар яг өдрийн хоол бас ингээд зайлшгүй 1-2 дугаар хоол хийх шаардлага гардаг. Яадаг вэ юм? Би бол ерөнхийдөө нөгөө өдрийн хоол бол хээрээ аяллаа нөхцөлд аюу хурдан хийгээл нөгөө үдлээл өнгөрөх оронд нэг цаг 30 минут юм уу нэг сэтгэл заавал нэг 2 цаг тэгээ хоолныхаа дараа бид нэр жоохон амрах юм уу алхах шаардлагатай болдог. Тэгэхээр аюу хурдан хийх шаардлагатай болдог цаг хугацааны хувьд. Тэгэхээр би бол нэг салаата суп 2 байлаа гэхэд одоо салаата нэлээ илчлэг сайтай салаа суп 2 ч юм уу тэгээ хажуугаар нь амттан Шинэ ногооны салаад хийдэг үү те? Өө янз бүрийн салаад. Хамгийн дуртай салаад нь юм дурсан ямар вэ? Ер нь бол шинэ ногооны салаад дуртай байдаг тийм. Баазад ч гэсэн юм хийдэг юм лээ. За. Хээрээ аяллаа үед одоо энэ багажуудыг өөрөөсөө гаргадаг уу эсвэл компаниас гаргадаг уу? Selena Travel-ийн хувьд бол компаниас гаргадаг. Ер нь бол компаниуд янз бүр л байдаг л да. Зарим компаниуд гаргадаг, заримдаа би өөрөө гаргаад явах тохиолдол байдаг. Тэр үед бол бас багаж хэрэгслийн түрээс гэж хөлс байх уу тий? Яг нөгөө тоогоочийнхаа цалин дээр нэмээд л бодчихдаг энэ тухайн компанитайгаа тохироод. За хээрийн аяллаа үед жуулчны бааз буудлах бол тэр үед тоогооч ямар ажил хийх вэ? Одоо жишээл 5-6 хоног хээрээр явж байгаад нэг өдөр ингээд зайлшгүй бааз дээр буугаллаа. Тэр үед тоогооч ингээд тийм тэр үед тоогооч нөгөө бас л хүнсээ л хамгаална нөгөө ерөнхийдөө бол тэгэл зуны цагт бол нэг 28 градусаас илүү бол баг дээшэл халуунд явна шүү дээ. Тэгэхээр ерөөсөн машин зогсон тохиолдол нь хүмүүсээ халаад ирдэг. Тэгэхээр машин зогслоод одоо тэгэл буусан гэрлүүгээ хүнс мүсээ зөөгч юм уу жуулчтайхан жуушны баазын хөргөгч хөлдөөгчөнд заримыг нь гуйж хийх мэт тиймэрхүү асуудал. За орон нутгийн иргэдээс одоо голтой ч юм уу нууртай газраас орон нутгийн одоо хүүхд залуусан барьсан загсаар хоол хийх тохиолдол гардаг уу? Ер нь загсны бүтээгдэхүүнийг хээрээ хоолнд ашиглаж ирсэн үү? Гардаггүй. Тэрийг бол бидний яагаад гэвэл одоо энэгээр чамд хоол хийх чам гэл жуушны нүдэн дээр ингээл загс ингээл яах чи бас эвгүй шүү дээ мэрстэй. Эвгүйсгээд төрүүлэх магадлалтай. Ер нь бол зүгээр аваа явуулсан бэлэн яг хөлдөөсөн загас насвал гайгүй тийм. Тэгэхээс нүдэн дээр бэлдээд гарцсан тий түүнээс ер нь бол тэрэн дээр бас анхааралтай болгоомжтой хандахгүй бол бид нар бол бидний нөхцөл өөр шүү дээ нөгөө хоноо шууд ажиллаад л махаа чанаад иддэг тэд нар бол мах одоо ялангуяа тэр их хэмжээний мах ядрыг бол нэг харуулахгүй байхыг хичээдэг. Тийм үүсгэл төрөх магадлалтай. За хээрийн аяллаа үед халуун сав хэдэн халуун сав тавьдаг вэ? Жуушныхаа тоноос л бол одоо ер нь бол нэг 2 юм уу 3 литрийн халуун савнууд ихэнхдээ байдаг шүү дээ тий. Тэгээд нэг 4 хүний дунд нэг халуун савч гэдэг юм уу тэгж тооцоож. Тэгээд ус авч явах уу тийм буцалсаас өглөө хөдлөхтөл халуун савнд осоо буцалгаж хийчихэл тэрийг өдөр ашиглаад тэгэл оройны хоол орой буугаад л ерөнхийдөө ихэнх бэлтгэлээ идэх өглөө орой хоёрт л. Энэ одоо өглөө халуун савндаа хийж аваад хөдлөөд явхад жуулч нэг өдрийн турш тэр халуун савтаа уснаас хідээ яг одоо кофе ч юм уу цай авах уудаг вэ ер нь түгээмэл ажиллаж байгаад тэгээд хэдэн цагийн зайтай байдаг. Ер нь бол хэрэг айл өглөө одоо цайгаа ууж хөдлөөд өдрийн хоолны өмнө нэг жуулчтай нэг амрааж нэг десерт юм уу да эсвэл халуун кофе өгдөг. Тэрэнд бол нэг аягийг л уудаг. Ихэнхдээ тэгээд өдрийн хоолн дээр бол таавраад тэгэд орой юу яах нь шүү дээ тий. Буудлах үед. За буудлсан цагаас хойш хэр хугацаанд ер нь бэлтгэл ажил амжуулах вэ? Одоо
Ер нь бол хоолны бэлтгэл ажил. Ер нь бол орой хоолноос нэг хамгийн багадаа л нэг цагийн өмнө буух хэрэгтэй шүү л гэж тэгдэг. Тэгээ яг нөгөө заримдаа нөхцөл байдлаасаа болоод оройдох ч юм уу арай эрт буух тохиолдол байна. Тэгээ ер нь бол нэг хамгийн багадаа цагийн өмнө бууд нэг цагаас цаг 30 минутанд бол бэлэн болно. Орой бол нөгөө майхнаа барьна юм зөөн оройны ажиллагаа бол арай жоох илүү. Усыг яаж шийддэг? Ундны ус одоо тухайн газараасаа ундны ус одоо төв суурин дамжуул тэрнтгийн ундны уснаас авна. Жуушны баазуудаас ундныхаа усыг авна. Тэгж л. Тэгэхээр одоо юутай юм? Канистртай юм гэсэн үг үү те? Тий. Канистр бас тэгээд нэг усаа хамгаална. Тэгэхээр жуулчдад бол заавал буцалсан ус өгөх ёстой шүү дээ те? Тий, заавал буцалсан ус хэрэглэдэг. Эсвэл нөгөө нэг төв суурин газар авсан зориултын ус авах те савлсан. За. Өглөөний цайд хамгийн тохиромжтой саналууд юу вэ та? Одоо яг ингээд ийм гэдэг ийм орсон гэдэг. Ер нь бол би өглөөний цайнд бол буфетны эрхэм маягийн зүгээр юм шиг тухайн байгаа гарын дорх материалаараа тухайн ээлжийнхаа нөхцөлд тохируулаад яг олон хоногтой аялал аяллаа сүүл рүү жоохон хүн сомстоод нөгөө зарим мууд хүнснүүдээ эхлээ хэргэлжчихсэн байдаг тэр тохиолдол байна л да. Тэгтэл ер нь өглөөний цай буфетны байвал жуулчдад илүү тааламжтай яг шиг байдаг. Өндөг хэрэгэлтэй. Хэрэглэх бол сосиск хэрэглэнэ. Бичээ хэрэглэх бол Хэрэглэнэ. Гэхдээ өглөөний цайнд одоо ингээл талах гэхэд чинь нөгөө одоо өөр юм барьсан талах жуулчид тэрэнд аяг сэтгэл хангалуун байдаг шүү дээ. Өө ингээ газан билеткэн дэр ингээ талах барьж болдго юм байна гэж би үүндээ харуулаад ингээ энэ манай тогооч өчигдрийн нөгөө барьсан талах энэ өчигдрийн нөгөө хайрсан боо өнөөглөөний хайрчсан боо гэл. Тиймэрхүү өөрийн гараар хийсэн юм жуулчид бас яг хэрэгтэй. Тийм ээ те. Юу ерөнхийдөө одоо яг хөө ресторанд бол хоолыг бол ингээд айгу чимэглээд байж болж байна л да. Олон нэр төрлийн юм бэлэн байгаа болохоор тий. Хээрээ аялалд ер нь чимэглэл бас нөлөөлдөг үү юм. Нөлөөлнө. Яг тэгвэл нөгөө хоолыг чинь нөгөө бүх мэдрхүүгээр яддаг гэдэг шүү дээ. Харах, сонсох одоо мэдрэх гэх тийм үнэрлэх. Тэгэхээр мэдээж харахад хоол өнгө үзэмжтэй байх хэрэгтэй. Тэгэхээр гарын дорх материалаараа одоо бүр одоо юм байхгүй ажиг ядчил нөгөө нэг улаан лойлныхоо сүмсээр одоо нэг үгсэг бичээ ч юм уу дүрсчээд ч юм уу тэгэл өчөө хөөх инээ хараа гэл. Тэг мэтчлэнгэр юу найл болохоор нөгөө жуушандаа нэг жоохон сэтгэл төрүүлэхээр тийм. Одоо ер нь чин сэтгэлээсээ л хандах хэрэгтэй. Хээрээ аяллаа үед одоо авч явж байгаа монголчуудаас ч юм уу эсвэл жуулчдын одоо хин нэгнийхэн төрсөн өдөр болоод тий бялуу хийх захиалга орж ирж ирсэн юм. Энэ бялуу хийдэг үү? Ер нь яг бялуу бол хийж байгаагүй. Гэхдээ яг нөгөө төрсөн өдөртөнд тохиолдуулаад арай нэг өөр юм хийгээд нөгөө тэрэнд нь холбогдуулаад нэг арай өөрөөр чимэглээд одоо ингээд одоо энэ төрсөн өдөрт чинь зориулаад гээд ингэхээр бас арай сэтгэл ханамжтай л байдаг тийм. Энэ хоолны материалыг компаниас бодож өгөхдөө нэг ч хоолнд орох одоо материалыг одоо граммаар зарим хэмжсэн байдаг шүү дээ. Технологийн карт гэдэг шиг энэ наривчлаад тусгасан байдаг. Тэр шиг бодож өгдөг үү эсвэл зүгээр та одоо өөрийн ерөнхийдөө ингээд олон жилийн туршлага дээр үндэслээд тэдүүний хоол бол за тийм төрлийн ногоо тэдний хил авах юм байна гэж ингээд явуулдаг ба. Тий яг одоо ингээд над руу ихлээд хэлнэ л дээ одоо та тийшээгээд одоо тэр маршрутаар төдөө хоног төдөн жуулчантай явах нэ гэдэг. Тэгэхээр би тэрэндээ тохируулаад менюгээ гаргадаг. Тэгээ менюнийхээ дагуу ерөнхийдөө хоол материалаа сонгож авдаг. Тэгээ яг меню маань жоохон цаг агаарын нөхцөл юм уу янз бүрийн юмнаас болоод жоохон өмнө хойноо ороод тэгэл ерөнхийдөө бол нэг төдөө өдрийн аялалд нэг хамгийн сүүл рүүгээ нэг ийм хоолнуудын эхлээд одоо ийм хоолнуудын гэсэн маягаар тэмхүү меню зохиогоо тэгээ бас нөгөө хүс ер нь бол яг тэгж граммалж өдрөөл өгөх боломжгүй шүү дээ. Яг тэгвэл нөгөө төр чинь муудаж барих янз бүрийн эрсдэл ихтэй байдаг. Тийм учраас яг тэгж граммаар тооцох боломжгүй. Оройн хоолнд жуулчд 2 дугаар хоол энэ голт байдаг. За дараагийн нэг асуулт юм байна. Та хээрийн аяллаа үед одоо туслагчгүй явж байгаа тохиолдолд одоо хэдэн үний хоолыг богино хугацаанд одоо амжуулах боломжтой вэ? Туслагчтай бол мөн хэдэн үний хоолыг юу н хамтраад хийж исэн би хамгийн ихтэй. За туслагчгүй бол нэг 10 хүний хоолыг бол богино хугацаанд хийчих боломжтой. Хээрийн аяллаа тоогооч онцлог нь бол нөгөө бүх юм өөрөө идэг, ширээгээ өөрөө засдаг, бэлтгэлээ өөрөө идэг, хоолоо идэг, дараа нь угаагч өөрөө идэг гэх юм. Тэгээд тийм учраас нэг 10 хүний хоолыг бол ганцаараа их боломжтой. Хамгийн ихтэй бол 30 жуулчин
50 өдөө хүний хоолыг хоёр туслагчтай яжсэн. Хөдөө хорхгон дуртай байж болж. Ер нь бол одоо нэг аялын төгсгөл рүү хорхог хийж өгөх сонирхолтой. Жуулчид ч гэсэн Монгол үндэсний хоолыг Монголын барбекю гэж хорхог нь дуртай байдаг. Тийм учраас ер нь хэрэг аялалд бол хорхогийг заавал оруулдаг. Гадаад бол лавшаа гэв гэж болох хятад хоол гэдэг. Ер нь хийдэг үү? Лавшаа хийх тохиолдол байдаг. Тэгээ Монгол хоол л гэж хийгддэг шүү дээ. Тийм. Тэгээ дуртай идэх үү? Дуртай идэх. Борцоор хоол хийдэг. Гэтэ миний хувьд бол бас нөгөө тухайн жуулчин Монгол оронд ирж байгаа учраас бас Монгол хоолыг идэж үзэх сонирхолтой байдаг байх. Одоо Монголын бүхэл юмыг сонирхож ирдэг байх. Тийм учраас би бас Монгол хоолоо сонирхолдог. Одоо минүндээ ингээд 1-2 хоног өнжөөд нэг ч юм Монгол хоол. Гэтэ Монгол хоол аюу гоо ингээд чим хэлээд. Хоол хийх үйл ажиллагаанд жуулчид бас туслах тохиолдол байдаг юм. Тийм тоогооч жуулч молч юм уу те? Өөрийнхөө орны хоол моолыг хийж өгөөд ч юм уу. Тий байдаг тиймэрхүү тохиолдол гардаг. Өнөөдөр би чамд одоо ийм чи өнөөдөр амраа би одоо чамд ингээ өөрийнхөө одоо италичууд гэх юм бол одоо нөгөө спагетти би ингээ эсвэл салса ч юм уу гэж хийж өгөө юм бит. Тэгж хийж өгдөг тохиолдол байсан. За багчны хувьд асуумаар ямар багчууд энэ зайлшгүй авч явдаг вэ? Зайлшгүй авч явах багшнууд гэвэл мэдээж одоо тухайн аялалд хэрэгтэй багшнуудаа л авч явна л да. Гэхдээ яг нэрлэх юм бол маш олон төрөл шүү дээ. Тэгээ яг зайлшгүй гэвэл одоо хамгийн түрүүнд нөгөө гутга хандангаас ахуулаад нөгөө билетик сав гэл ер нь бол багаж орхигдуулах хэрэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө байхгүй юм гэдэг чинь багтахгүй шүү дээ. Хөдөө бол тийм учраас тэн дээр бас маш хариуцлагатай хандж байгаа гэдэг гэж бодлоо. Бэлэн гомь аваад явсан дээр үү эсвэл энэ бас хуурай гурил авч яваа зуураад илдээд тийм хоолыг тохиолдол. Хэрэлбэг үү? Байдаг. Тэгээ гурил ер нь нөгөө хэрэг аялал нөгөө олон хоногтой аялал бол гурил авч явдаг. Тэгээ тэнгэрэл нөгөө хоол заримдаа цөв мөн ч гэдэг юм уу. Хоошор. Тийм хоошор. Тийм бууз мөс бүгдийг л хэмтэй. Ер нь Европод хоолны юу баг бах тий. Одоо порц гэх юм уу та. Үгүй юу хэрээр явгууд их сайн иддэг шүү дээ. Хэрэг аялал чи ихэнхдээ морин аялал юм уу явган аялал эсвэл нөгөө өдөржингөө ингээл машин сэгсрүүлчихэж байгаа болохоор сайн иддэг шүү дээ. За дараагийн нэг юм асуулт байна. Хөдөө орон нутагт аяллаа үед мэдээж одоо амарч байгаа жуулчдын хувьд бол одоо урт хугацааны аяллаа дараа орой унтаж амрах үед одоо вино уух ч юм уу төөдөг галтын дэргэд одоо пивогоо суух тийм тохиолдол гардаг байх. Энэ алкоголын төрлийн зүйлүүдийг одоо тоогооч бас нэг хянаад явах боломжтой юу? Жуулчид одоо өөрсдөө авдаг уу? Эсвэл одоо компаниас нь одоо өгдөг үү? Дээр нь одоо ингээд хаалтын ажиллагаа гэдэг ч юм уу те? Нэг сүүлээсээ 2 дахь орой ч юм уу тиймэрхүү галын адам хийгээд компани зүгээс тийм урамшуул байдаг уу юу? Ер нь бол алкогол байдаггүй. Миний үзсэн аялал. Тэгээ жуулчид өөрсдөө тэрийг зохицуулдаг. Ер нь уух дуртай жуулчд байх уу? Байдаг. Гэхдээ тэр бас их хүндрэлтэй. Нөгөө тэд нар чи өөрөө уухгүй нөгөө морины хүртэж мөтч юм ороод татчих гэх тиймэрхүү тохиолдол байдаг. Тэгэхээр бас нэр хэцүү тий. Тэгэхээр алкоголны төрлөөр нь болгоомжтой хариуцлагатай анханасаа гэж хандахгүй. За жуулч яг нэгэнд мөнгө төлөө явсан юм чи аригтарс ингээд дуурчлаа гэж одоо маргааш нь бас дотор нь хэцүү байлаа гэж одоо энэ үед одоо хоолны сонголт Монголд өөрчлөгдөд одоо тиймэрхүү юу байх уу ер нь? Байна. Одоо бантан хийж өгч юм уу? Тэгээ шаараад тойлох. Бантан юу хэрэг дуртай. Ер нь идчихсэн байна уу жуулчид? Би Монголын юу гээд хүчтэй. Алтан медальтай. Тэг алтан медальтай бол Монгол үндэсний цогтой шилгэл. Би дуртай байдаг. Тийм аа. За өнөөдрийн ингээд ярилцлага ингээ өгсөн танд баярлалаа. Таны энэ зуны одоо аялын галтогоо одоо галтогоо гэж ер нь их гоё шүү дээ. Галтогоо байнгын галтай байна. Гал байгаа цагт өнөөдөр хоол байна, дулаахан байна гэдэг. Тэгээ таны ажил амьдралд нь амжилт хүсье. Тэгээ цааш одоо хамтран ажилланаа гэдэг итгэлтэй байна. За баярлалаа. Та бүхний ажилд ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа.